Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор сайн хаваалан хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр маш гайхамшигтай тий тулаахан бас сэрүүхэн өдөр өнөөдөр болж байна. Ер нь бол бид сүүлийн өдрүүдэд өвөл бол өвөл, хавар бол хавар, зум бол зум баг үзэх гэдэг шүү дээ тий. Тэгээ өнөөглөө би явж байхдаа нөгөө зүлэг ногоо нэлээд их хөөрхөн цохицныг хараад ингээд маш их баясаж байгаа байхгүй. Тэгэхээр би чуулганыхаа итгэгчдэд энэ нэг ийм зүйлийг уриалдаа юм хараад ингээд баярлаж зураа. Юм хараад жоо ингээд баярлаж зур. Тэ? Овоочтой гэлгүй зүгээр л гоё байна те гэд ингээд баярлаж зур те. Бүжиглмээр темп байх юм бол тэгээд бүжигл. Дуулмаар ойл, дуул те, хамт уйлмаар сэтгэлээл бас уйлж, ярилцмаар ойл ярилцж. Ер нь бол нэг юм хамгийн гол зүйл нь амьдралын сайн сайхныг олж харж чаддаг. Тэгээд тэрнийхээ төлөө өөрөө баярлаа зогсохгүй бас бурхан талархаж чаддаг байх нь итгэгчний амьдралын бас нэг юм айгүй чухал үзүүлэлт юм шүү гэж ер нь бол хэлдэг л дээ. Өнөөглөө бол би өөрөө бол тэр нөгөө ногоо хараад яг манай хот бол тийм ногоон хот биш шүү дээ. Гэхдээ ингээ энэ тэнд нэг хөрхөө ингээ те тэр чинь ингээ тэмцэж гарч иж байгаа аахгүй ийм амар цементэн хотод. Тэгээд тэрийг харахтаа ингээ маш гоё их хөрхөн санагцсан гэж. Тэгэл байх ба. Альва зүйлээс гоё сайхныг харж чадна гэдэг бол маш одоо чухал бас зан чанаруудын нэг гэдэг те. Тэгээд биднэрт бас баярламааргүй цаг хугацаа байдаг ч гэсэн тэдгээр зүйлсүүдийг олж харна гэдэг бас айгүй чухал зүйлсүүд байдаг. Тэгээд би бас бодсон чи автобусанд нөгөө ажлынханыхаа шууд эфир явж исэн. Тэгээд тэрийг сонсож байхдаа автобусанд инээгээд явж ийлаа. Тэгээд тэр бас тэндээс бас ингээд ийм баяр хөөргийг инээх шалтгаан гэдэг ч юм уу те. Тэр зүйлсүүдийг бас авснаа дөнгөж сая санаж байна. Тэгээд энэ 7 хоног бид ер нь 7 хоног нэг номоор дагнаад суралцаад явж байгаа. Тэгээ энэ 7 хоног бид Матай номоос суралцахаар байгаа. Тэгээд сонсогчд маань бас харсан байх гэж бодож байна. Тэгээд үргэлжлүүлээд энэ 7 хоног бид Матай номоос суралцах нэ. Тэгэхээр Матай ном бол мэдээж 28 бүлэгтэй том ном. Тэгээд бид нэр 5 ишлэл ерөнхийдөө үзнэ. Тэгээд мэдээж хэсэг хугацааны дараа дахиад үзнэ. Гэхдээ нэг хамгийн гол зүйл нь ихээр та Хермоны шүүдэрдээ яригдж байгаа тэр ишлэл, тэр нөхцөл байдал, тэр бүхнийг тэнд нэг түүхийн киноны нэг анги үзээд өнгөрөөж байгаа мэт биш. Харин өөрийнхөө амьдрал дээр, өөрийнхөө амьдралын өдрүүдийг тэнд алдаа гаргаж байгаа хүмүүстэй адилхан алдахгүй байхын тулд суралцж байгаа гэдгийг. Тэнд бас эзнийг олж авч чадж байгаа хүмүүстэй адилхан та бас олж авахын тулд суралцж байгаа гэдгийг огт марцуулахгүй шүү гэж. Бид хоёрын зүгээс бол бас уриалж जैन. Тэгээд эзэн энэ цаг мөчид бидэнтэй хамт байгаад маш их талархаж байна. Амен. Тэглгүй ах уу. Бид эзний замаар, эзний өгсөн тэдгээр замуудаар алхаж, эзний өгсөн зүйлсүүдийг хийгээд явдаг тий. Тэгээд энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног миний хувьд маш ачаалалтай 7 хоног байлаа. Маш хүлчлэлүүд, жоохон ядарсан, бие махбодын хувьд бол ядарсан тийм 7 хоног байлаа. Гэхдээ л энэ завгүй байдал дунд бас аягүй хэм сурдаг. Аягүй хэмиг ойлгож авдаг гэж бодсон. Тэгээд энэ ядарч ийн би завгүй байна гэж бодохгүйгээр энэ зүйлсүүдээс би ингээ юу сурч болох вэ гэдэг нөгөө баярлах шалтгаан хайна гэдэг шиг тийм нөхцөл байдал дунд ч гэсэн тэр зөвийг нь олж харах тэдгээр зүйлсүүдийг бас суралцаад явж илаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн надад хамгийн их бодогдсон зүйл бурхан гэж хэмбэ. Бурхан хэмбэ гэдэг тэр зүйлээ өөртөө аягүй сайн одоо суулгаж өгөх гэх юм уу. Тэгвэл бол бид нэр бурхан хэмбэ гэдгийг бүрэн таньж мдэггүйгээс болоод бидний дотор маш олон зүйлс болдог юм шиг санагдсан. Тийм болохоор бурхан хэмбэ гэдгийг та үнэхээр өөрийнхөө дотор өөрийнхөө амьдралд тэр гүн гүнзгийгээр суйрлуулж гүн гүнзгийгээр үнэхээр тэр ойлголтыг аваасаа гэж бас энэ өглөөг бас
та бүхэндээ уриалмаар байна. Амен. Тэгээд өглөө бүр хамт байдаг сонсогч танд баярлалаа. Тэгээд бидний эзэн эдгээр зүйлсүүдээр дамжаад үнэхээр алдарших болтгой. Тэгээд хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтцгаая. Тэгээд зүрх сэтгэлээ бэлдээд та түүний өмнө түүнийг магтаарай. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Матай 17 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. За энд Есүс итгэлгүй завхарсан үеийнхээ хэдий болтол би та нартай хамт байх юм бэ? Хэдий болтол та нарыг би дэвчих юм бэ? Түүнийг надад авээд ир гэдэг ишлээ. Тэгэхээр түүнийг надад авээд ир гэдэг үгэн дээр бид нэр илүү их анхаарлаа хандуулна гэсэн. Ягаад тэгэхээр Есүс дээр хүмүүсийг аваачхад итгэлгүй завхарсан үеийнхэн саад болж байна гэдэг утгыг өнөө өглөө бид та бүхэнтэй хуваалцахыг бол хүсэж байгаа. Итгэгч хүний хамгийн том сорилуудын нэг бол өөрийгөө төвд аваачих. Өөрийгөө хэтэрхий чухал гэж ойлгох. Өөрөөр нь олон зүйл хийгдэх ёстой. Өөрөөр нь орчлон хорвоо дутна гэж бодох. За энэ бол ерөөсөө
хамгийн одоо юу гэх юм? Юу асуудал байгаа даа? Сул дорой асуудал байгаа даа. Тэгээд энэ үүнээс болж бол хүнд юу үүсдэг вэ гэхлээр хүмүүсийн хувьд бол нөгөө нэг үл ойлголцол үүсэж эхэлдэг. Ягаад тэгэхээр хамгийн чухал нь хинбэ гэдэг паник хүмүүсийн дотор бий болдог байхгүй юу? Тэгэхээр хамгийн чухал юу вэ гэдэг тэр паникч ямар ч таа гэхлээр хүмүүс Есүсийг чухал гэж өрөөд ирсэн чинь урд нь нэг хүн тосч идэг. Тэгээ тэр хүн өөрийг айгүй чухал гэдэг. Тэгээ тэр хүнийг чухал юм байх гэдэг ингэхлээр тэр хүн чинь нэгэн тал Есүс биш юм чинь чадахгүй зүйл маш ихтэй байхгүй. Тэгэхээр бүгдээрээ бодоод үзье. Бурханд итгээд, Бурханаас тусламж гуйгаад, Бурханыг ирж хайгаад ирсэн хүмүүс чуулган дээр бид нарт уулздаг. Та тэр Бурханыг ирж хайж байгаа ирэлтэнд тусалж гин үү? Та тэр Бурхан дээр очиж ярилцах гэж байгаа ярилцлагыг нь дуучилж гин үү? Та тэр Бурханаар эдгэлэхийг хүссэн хүнд жинхэнэ эдгэгч болох эзэн Бурхантай уулзуулж гин. Энэ одоо хамгийн чухал асуудал байхгүй. Тэгэхээр Есүс хурдан олонтой хамт ингэ байжсэн чинь нэг аав хүүгээ барьж иржсэн. Эзэн миний хүүг өршөөгөөч гэжсэн. За эзэн миний хүүг өршөөгөөч гэдэг үгийг бол бид нар бол одоо ойлгож байгаа. Нэгдүгээр тэр хүн Есүсийг эзэн гэдгийг мэдчихэе. Хоёрдугаар тэр хүн хүүдээ өршөөл хэрэгтэй гэдгийг мэдчихэе. Хүнд эдгэрлээс хэрэгтэй зүйл нь өршөөл гэдэг ба. Би муу эцэг, муу аав, муу ээж бидний гэр бүлийн алдаанаас болоод энэ хүү минь тэ ийм зүйлийг тоолж байгаа юм шиг өстэй. Эзэн минь ээ та өршөөгөөч. Гэж бид нар ярих нь маш их чухал аахгүй. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй байгаа. Хүү маань унаад байна. Би тэгээ хүүгээ таны дагалдагчид дээр авчирсан байхгүй. Ягаад тэгэхээр дагалдагчдын чинь надад өгсөн сэтгэл, надад өгсөн ойлголт, надад харуулсан зүйл юу юм гэхээр эзэн дээр очих, бид нар дээр очих бараг адилхан гэж. Тийм үү? Эзэн биднэрт ирэх мэдлээ өгсөн, эзэн биднэрт өөрийнхөө нэрийг өгсөн. Бид нэр явах боломжтой. Эдгэх боломжтой гэж хэлгэн. Тэгэхээр тань руу авчирхгүйгээр дагалдагчид дээр нь авчирсан боловч хүүд маань ямар ч илүү сайн зүйл тохиолдсонгүй. Хүү маань бүр их зовж байна. Учир нь тэр зүгээр нэг ханаад туссан юм уу, хөлн хугарсан нэг юм биш. Түүний дотор зүтгэр байгаа бөгөөд тэр зүтгэр миний хүүг бүр гал руу унгаж байна. Бүр ус руу унгаж байна. Тэр хүүг миний хүүгийн өөрийгөө хянах хяналтыг нь булааж байна. Яг ийм зүйлээс чөлөөлж өгөөч гэж хэлсэн гэж. Энэ дэлхий дээр бурхан шиг ирэх мэдлэлтэй нэгэн үг. Энэ дэлхий дээр бурхан шиг, тийм үү? Муу сүнсийг тамд хаях хүч чадал ирэх мэдлэлтэй нэгэн үг. Тиймээс бид нэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй болоод. Бид муу сүнстэй, муу нэгэнтэй тэмцэхдээ эзний нэрийг ашигладаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээс бид өөрсдөө эзэн биш гэдгийгээ бас мартаж болохгүй. Тийм болохоор дагалдагчдад яасан бэ гэхээр дагалдагчид Есүс рүү авчихгүйгээр өөрсдөө дээрээ хэсэг аав хүү хоёрыг байлгаад эдгэх гэж оролцсон боловч чадаагүй. Тийм учраас нөгөө нэг аав чинь бүр сүлдээ хүүгээ дагуулаад сүлдээ бүр дагалдагчдыг дагуулаад хүрчснээ эзэн минь хүүгийн маань өршөөгөөч, хүүгийн маань эдгээж өгөөч, таны дагалдагчид чадсангүй гэдэг зүйлийг хэлсэн байна. Ингээд 17 дугаар ишлэгийг бол хэлж байгаа юм. Итгэлгүй завхарсан үеийнхээ. Итгэлгүй гэж хэлдэг юм юу гэхээр та нарт итгэх боломж байхад, та нарын итгэдэг зүйл бодиттой байхад, та нарын итгэдэг зүйл эрх мэдэлтэй байхад, та нарын итгэдэг зүйл хүчтэй байхад, та нар муу итгэхгүй байгаас, сайн итгэж чадахгүй байгаас болоод та нар амьдралдаа түүний шийдэж чадах, бурхны шийдэж чадах олон зүйлүүдийг байлгаж чадахгүй байгаа байхгүй. Тийм болохоор бурханд итгэээч. Завхарсан үеийнхэн гэдэг нь юу гэхээр хүмүүс ингээд өөрсдөө алдар магтаалыг авах гэж, өөрсдөө ямар нэгэн байдлаар од болох гэж, эсвэл өөрсдөө хүмүүсийг цуглуулах гэж, өөрсдөө хүмүүсийг ямар нэгэн байдлаар хамааралтай байлгах гэж, өөрсдөө ямар нэгэн тадархлыг, эсвэл ямар нэгэн алдрыг, эсвэл ямар нэгэн одоо өргөл барьц ч юм уу тийм зүйлүүдийг авах гэж өөрсдөө төвлөрүүлж яадаг бол яг үүндээ нэг зүйлийг хэлв. Хүмүүс гал руу унчих гэдэг, ус руу унчих гэдэг. Зарим бүр унж. Ингэж байхад чинь хүмүүс бидний эго хувь батсан зан чанарс болоод хин нэгэн хүн бурхан дээр очих цаг нь хойшилж, эдгэрэх цаг нь хойшилж, зовх өдрүүд нь олширч байгаа бол үүнийг завхарсан үе гэж хэлэхээс өөр юу гэж хэлхий.
Тэгэхээр Иесус бол юу гэж би хэдий хүртэл та нарыг дэвчих юм гэж хэлсэн. Тэгэхээр Иесус бол дахин ирэх өдрөө хүртэл биднийг дэвчин. Тэгэхээр нэг найзынхаа одоо юу гэдгийг нийтлэлийг өнгөрсөн амралтын өдрөд уншиж ирсэн чи тэнд хүүхдийн цуглааны нэг дууг сануулсан байсан. За тэр дууг бол бид нэр 94 онд дуулж ирсэн байна. Чи Есүсийг угтахад бэлтгэсэн үү? Чи Есүсийг угтахад бэлтгэсэн үү? Одоо тэ түүний тусаар ямар болцсон уу гэд тэ. Яг энэ Есүсийн тусыг ингээд тунхаглаж байгаа энэ байдал нь ийм амар юм уу эсвэл цээртэй юмны тухай биш. Харин тэр аимшигтай нөхцөл байдалд орж ирсэн хүмүүсийг аврахын тулд Бурхны хийсэн тэр аимшигтай имэмээр тэр агуу хайрын тухай дуулахаар тэр цус бол бидний нөгөө сэжиглэх, доргуутах биш. Харин бидний хайрлах, үнцнийг ойлгох ёстой тэр урсан цус байгаад байгаа байхгүй. Тиймээс Есүс гэж хэлэхээр би одоо та нарын төлөө загадмаа дээр хадагдан алгадах хүртэл та нарыг дэвчин явж хахад харин та нар өөрсдийнхөө энэ надаас та нарыг хол ойлгодог, Бурханаас та нарыг хол ойлгодог энэ зан чанаруудаа үнэхээр дэвчиж хойшлуулж, орхиж үнэхээр чадахгүй байх гэж юу. Тэр хүүг над дээр авъя гэж хэлсэн. Надад авчир. Та нар надад авчир л да. Бити өөрсдөө шийдэх гээд бай. Бити өөрсдөө шийдэж чадах юм шиг хүний гацаагаад хүлээлгээд одоо юу гэдгийг гордлого төрүүлээд бай. Та нар өөрсдийнхээ асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй та нар өөрсдөө надад итгэе үстэй. Тэгээ та нар намайг бурхан гэж итгэж өнөөдөр хүртэл намайг дагахтаа та нар миний татвар олон зүйлүүдийг мэдж авсан бол нэг зүйлийг та нар өнөөдөр хүртэл ойлгоогүй гэж юу. Надаас салангад хүн юу ч хийж чадахгүй шүү дээ. Бас нэг зүйл байна шүү дээ. Яаков номын 4-р бүлгийн 6-р эшлэлээр бурхан бардам үнийг эсэргүүцэж даруй үнийг одоо нэгүүлсдэг гэж. Бас Илч Паул нэг удаа хэлсэн байгаа шүү дээ. Би биш миний дотор байгаа Христ амьдарч байна гэдэг үг хэлсэн байна. Тэгэхээр Паул шиг ийм мундаг Бурхны талаар мэдлэгтэй хүн ч нэг зүйлийг ойлгосон. Хэдийгээр би заримдаа эдгээдэг боловч хэдийгээр би ингээд заримдаа хүний төлөө залбирахад хүмүүс идгэрч эзний үгийг дамжуулахад хүмүүс бас идгэрч зөв замаа олж ингэж байгаа бол яг үндэ энэ би миний үгээр зөв замаа олж байгаа биш. Миний эрх мэдлэр, миний одоо итгэлээр одоо эдгэрж байгаа юм биш. Миний дотор байгч нэгэн бол Христээр дамжуулан Христийн үгээр эдгэрч, Христийн үгээр аврагдаж, Христийн үгээр одоо амьдрал болон жинхэнэ үнэн замаар явж байгаа юм аа. Тийм учраас яг үндэ би өөр л үгээ биш. Харин Бурхан руу Христ рүү хүмүүсийг аваачих хэрэгтэй юм аа гэдгийг л маш сайн ойлгож авах хэрэгтэй байна. Бардам ирнэ, итгэлгүй итгэгчид бусдыг өөр дээрээ их гацаагаад байдаг. Тэгээд өөрсдийгөө чадахгүй байгаа гэдгийг, өөрсдийгөө сул дараа гэдгийг хүмүүсийн өмнө хүлээншэрч чаддаг. Хамтдаа залбирая. Хамтдаа ярьж хай. Хамтдаа учрыг олъё. Бичээсээр юу гэж хэлсэн бэ? Хамтдаа залбираад үзье. Би энэ асуудлыг дуустал, энэ асуудал хаашаач ирсэн. Би энэ асуудал дээр чамтай хамт залбирая. Төмөр хамтдаа мацаг барих уу? Төмөр хамтдаа эзний үгийг эрен хайх уу? Төмөр хамтдаа бидэнд зөвлөж чадах нэгнийг хайх уу? Төмөр хамтдаа энэ асуудлыг хизээч муу нэгний аргаар эсвэл энэ дэлхийн аргаар хийхгүй гэж хамтдаа шийдээд хамт зогсох уу? Учир нь жинхэнэ аврал, эдгэрэл, өөрчлөлт гэдэг нь хүнээс бус. Харин Христээс, Христийн дотор ирдэг гэдгийг бид нэр ойлгож мэдэх нь бидний хамгийн чухал зүйл байна. Би та нартай хэдий болтол хамт байх юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр Есүсийг хамт байж явах үед бол Есүс дээр ингээд дагуулж очиад асуудал олдоод байна. Харин одоо Есүс биднэртэй сүнсээрээ хамт байгаа үед бидний дотор хэрэг Бурхны сүнс байгаа бол тэр сүнсний өдөртөмжийн дагуу л амьдрий. Бидний дотор байгаа бидний нэгin амьдралдаа нэг жоохон амжилт олчих гэсэн, байшур олчих гэсэн тэр одоо ятгалаг бүдрэгч болоо сул дорой байдал дотроо өөрсдийгөө гацаагаад зогсохгүй хүмүүсийг бас Бурхан руу очихт нь гацаахгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүний дотор учраас яг л ийм шалтгаанаар Паул хэлж байгаа. Би өдөр болгон үхдэг гэж те. Энэ амиа орлдог гэсэн үг шүү дээ. Өдөр болгон одоо те өчтөр Христтэй хамт алхаж, Христийн үгийг дамжуул, Христтэй хамт эрх мэдэлтэй, хүч чадалтай түүний хайр инэрл нэгүслийн дотор бусдыг хайрлаж, бусдад зөв замыг нь олоход туслаж, бусдад сонсохтой дуу хоолойг нь сонсохтон туслаж, эдгэрх ёстой, эдгэх ёстой нэгэнтэй бусдыг уулзаж, баярлаж, Бурханд ашиглагдсандаа талархаж, унтаад өглөө нь босоход хуучин хүн сэрээд байгаа байхгүй. Яа өчтөр гоё байсан шүү. Яа нэрэ би бас нэрэ
Гэ бий болоо явчихж байгаа байхгүй. Яа үндэ бий биш байхгүй. Бурхан тал дээр байхгүй. Бурхан минь та өнөөдөр надтай. Намайг хааш нь авчиж, юунд хэрглэж. Намайг те над чиг сул дараа нэг ямар гайхалтай зүйл намайг хэрэглэх гэж байна. Өнөөдөр бүх алдрыг танд өргөнө. Бүх надтай уулзсан хүмүүсийг тань руу би авчирна. Би өөр лүгээ биш. Өөрийнхөө жоохон дуршлаган дээр биш. Эсвэл өөрийнхөө нэг жоохон ийм одоо тэ зөвлөх гэсэн, чиглүүлэх гэсэн өөрийнхөө одоо туулсан амьдрал дээр байгаа зүйлсээс гаргаж ирсэн жоохон гаргалгаан дээрээ биш. Битээс дээр. Зөвхөн эзэн тань дээр, зөвхөн эзэн таны үгэн дээр. Тэгээд эзэн таны хүсэл болгон дээр би хүмүүсийг авчрах болно. Та намайг ашиглаарай гэж хэлэх. Тийм өдрийн төлөө би залбирч сорох хэрэгтэй байгаа юм. Та ямар нэгэн ивэлийг өөр дээр гацаагаад байгаа юм биш үү? Эзэн дүрэг. Хин нэгэн хүнийг өөр дээр гацаад байгаа юм биш. Эзэнтэй зуучил. Уулзах ёстой үнэн та боловч яг үүндээ жинхэнэ хайж байгаа үнэн эзэн Есүс Христ байгаа юм.
Бид өнөөдрийн үгийн цагаараа Матай номын 17-гийн 17. Есүс итгэлгүй завхарсан үеийн хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг төвчих юм бэ? Түүнийг над руу аваад ир гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд үнэхээр бид итгэлгүй байдлаасаа болоод эзний тэр хийх гайхалтай зүйлсүүдийг бас хүмүүсийн авах, эзнээс авах тэр өрөөлүүдийг, ивэлүүдийг те амсахгүй байх вэ гэдэг зүйлийг бодлоо. Тэгээд түрүүн бас пастор маань хэлсэн шиг бидний өмнөх үеийнхнаасаа суралцаад алдсан бол тэр алдааг нь дахиж давтахгүй байх тал дээр бид нэр анхаарал суралцаад явах хэрэгтэй гэдэг талаар ярьсан те. Тэгээд үүндээ адилхан Есүс яг тухайн үеийн хүмүүст яг итгэлгүй юм завхарсан үеийнхаа гэжсэн те. Тэгэхээр бид нэр бас яг тэр үеийн байгаа юм биш үсттэй те. Дахиад энийг үргэлжлүүлээд байгаа юм биш үсттэй. Юун дээрээ бас итгэлтэй байх, эзнийг, Бурхныг хинбэ гэдгийг одоо олж мэдээд түүн дээр бат итгэлээ суйрлуулах те. Сайн итгэлтэй байж үдгээр зүйлсүүдийг хийх талаар бид суралцлаа. Тэгээд түүнийг одоо над руу аваад ирээ гэсэн шүү дээ. Тэгэхээр Бурхан бол яг ингээд бид нарыг хүлээгээд байж идэг. Хизээд хүлээж авахд бэлэн тэр нэгэн. Тэгэхээр та бас эзэнгээр очих хөстэй, аваачих хөстэй тэтгэр зүйлс байгаа бол бас яг энэ цаг мөчөд түүний өмнө бас авчраасаа гэж хүсэж байна. Тэгэхээр бид нэр яг замын цагтаатай адилхан байхгүй. Бид нөгөө нэг хамгийн сүүлчийн очих цаг нь биш. Харин нэг хүнийг зам гарахад нь туслах, аль замаар явахыг зааж өгөх те. Эсвэл цаашаагаа явахын тулд та надаас ус аваад явах хэрэгтэй. Тийм үү те. За та ийм гуталтай цаашаагаа явж болохгүй гэдэг ч юм замд ингээд таардаг л нэг нь нөхгүй юу? Бид нар өөрсдөө хаашаагаа явах ёстойг мэддэг. Гэхдээ тэр хүнд бол замд нь таарж байгаа л нэг юм байхгүй. Тэр хүн өөр олон хүмүүстэй уулзаад илүү бурхан ойртох байхгүй юу? Харин бид нар өөрсдөө ингээ өөрсөд дээрээ ч юм уу хитрхи их зарим зүйлүүдийг удах мэ өөрөө бас нэг газар хитрхи удах нь бидний хувьд бас биднийг бас гацааж шийдэх гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нэг юм бол Есүс байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ цаг мөчид өнөөдөр бүгдээрээ Есүсийг олж, Есүстэй уулзаж, Есүстэй хамт байх. Түүнээр ивэгдэж, өрөөгдөж бас түүгээр одоо эдгэрхийн ивэлийг хүсэмжлэн хамт залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм таны хайр инэрл агуу. Яг энэ цаг мөчид өнөөдөр таны өмнө залбирэн гууж байна. Мойрын сүнс болоод түүний хүмүүсээс биднийг хамгаалж өгөөч. Эзэн та бол агуу, эзэн та бол амьд, эзэн та бол төгс хүчт нэг юм билээ. Яг энэ цаг мөчид өнөөдөр бид залбирэн гууж байна. Та өөрийн хүүхдүүдийг харж хандаж ивэж, өрөөж өгөөч. Та өөрийн хүүхдүүдэд хүч чадал, эрх мэдлийг зөвшөөрж өгөөч. Та биднийг эзэн таны хайр инэрлээр таны дотор зөв шударга амьдрахад тусалж өгөөч. Хамгийн гол нь та биднээ дамжуулан авахыг хүсэн бүх хүмүүст таныг зааж, таныг мэдүүлж, таныг зуучилж, тань руу очихд нь тусалж, дэмжиж хамгийн сайн уулзалтууд байхад та тусалж өгөөч. Биднийг хэрэгжилж байгаад танд баярлалаа. Биднийг хэн нэгэнд замыг нь заалгахаар, хэн нэгэнд урмыг нь өгөхөөр биднийг ашиглаж байгаад танд баярлалаа. Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.